Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Мегатлвиз Улаанбаатар хотоос та бүхэнд мэдчилж байна. Ингээд өнөөдөр би нэвтрүүлэгч, мөн дуу оруулагч, ярих урлагийн багш, Монголын ярих урлагийн төвийн хэрэгүүн, жүжигчин, Алтан гац одонд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ихгэр лагштай уулзах гэсэн юм аа. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Сайхан наадмсан уу? Сайхан наадсан. Энэ жилийн тухайд үндэсний баяр наадмаас гадна бас манай Монгол улсад маш олон сумдууд үүсэн байгуулагдсны 100 жилийн ой боллоо шүү дээ, тийм ээ. За тэгээ энэ сайхан 100 жилийн ойгоор бас нэлээд хэдэн сумдаар явж 100 жилийн ойн баяр наадам хөтөлчөөд дөнгөж одоо өчигдөр шөнө хотод орж ирчээд байж байна. Тэгээд би болохоор тэгээд Төваймгийн өндөр ширээ сумынхаа 100 жилийн ойд аятуугаа өргөөд ингээд явж байгаа. Ажил мэргэжлийн чинь одоо хүндэтгээд та гэж дуудана. Гэхдээ бол мэдээж насаар бол надаас нэлээд дүү байгаа шүү дээ, тийм. Лизүүдийн нөө нэвтрүүлгүүдийг хөтэлдэг багт чинь тийм би өөр чинь таньдгүй байхаас тийм лиз. Тийм лиз таньдаггүй байхаас эфирээр бол одоо их харж исэн юм олны танил тийм ийм нэвтрүүлэгч хүн байгаа шүү дээ өөрөө. Гэтэл би өнөөдөр танаас ингээд асуулт асуугаад сууж байгаа да. Нэг талаар баяртай, бас нөгөө талаар жоохон гой сонирхолтой байгаад байна. Тэгээ бас миний энэ догтлол нэг энэ юу бас ойлгож хүлээж аваарай гэдэг байхгүй юу? Би чи өөрөө нэвтрүүлэг хөтлөөд зочдоос асуулт асуудаг хүн. Өнөөдөр би өөрт чинь асуух гэж сууж байгаа нь бас их сонирм байна. Нөгөө 10 таах маань тэгдэг шүү дээ. Би 10 таахаас яриан тэр авах гал тэгэхээр яасан чи намайг байцаах гэж байна гэдэг байхгүй юу? Тэгээд байцаалтанд орох гэж сууж байгаа. Бас сонирхол идэг юм байна. Би тэгээд Ихгэр лагштай соёл урлагийн сургуулийн тайзнаас ярих урлагийн тэнхимд хамт ажиллаж байсан. Би болохоор жүжигчд дуулахор зэрэг заадаг. Манай Ихгэр лагш маань болохоор зэрэг жүжигчин, найруулагчдад тайзнаас ярих урлагийн хичээл заагаа юм байна. Тэгээд өнөөдөр бол би ер нь тантай ярилцъя гэж уурсан хамгийн гол одоо миний сонирхож байгаа зүйл хор зэрэг болохоор хүн бүр ер нь ярих урлагийг эзэмших ёстой байна гэж анзаарч байгаа. Бас би өөрөө Солонгост амьдарч байгаагийн хувьд ч гэсэн Солонгос хүмүүсийн хоорондоо ингээд ярилцдаг тэр ярьж байгаа нэг тийм байдал нь манай монголчуудаас бас их өөр байгаад байгаа байхгүй. Тэгээ тэрийг би юу гэж харж байгаа гэхээр ярих урлагийг хүмүүс эзэмшдэг юм байна. Тэр нь заавал одоо ингээд нөгөө урлагийн одоо юу гэдэг мэрэгжлийн төвшөнд гэдгээс илүү хүн хоорондын харилцаанд донд ярих урлаг байх хэрэгтэй мэн гэдгийг анхаарсан учраас би очиод ер нь Ихгэр лагштай ярилцъя бодоод ирсэн. Тэгээ энэ тал дээр та яг одоо ярих урлагийн төвийн тэргүүний хувьд яг юу бодож явдаг вэ? Ярина гэдэг бол хүн өөрийнхөө дотоод ертөнцийг нэхэл асуудал юм байна. Хэл яриа гэдэг бол хүний өөрийнх нь нэрийн хуцах. Тэр хүн юу бодож байна? Юу сэтгэж байна те? Ямар хүн бэ гэдгийг хэл яриагаараа дамжуулаад ойлгуулна байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр зарим хүмүүс би ингээд сурмаар байна, би их бүрэнхий байна, би өөрийгөө илэрхийлж чадахгүй байна гэдэг. Энэ юуроос л өөрөө хувь хүний хөгжлөл асуудал байгаа шүү дээ. Хувь хүн өөрийгөө хөгжүүлэх асуудал байгаа байхгүй юу? Магадгүй бүрэг дараа хүний өмнө гарахаас айдаг, ичдэг, сандардаг те. Сандарсан тохиолдолд хэлэх гэжсэн үгээ мартдаг те. Юу болоод өнгөрснөө юусаа сандгүй шүү дээ гэдэг хүмүүс байдаг чи би ингээд хүний өмнө гараад юу ярьснаа мэдэхгүй ингээд буугаад ирсэн. Нэг л мэдхэд би буугаад ирсэн байдаг гэх мэддэг те. Энэ бол ерөөсөө өөрийгөө хөгжүүлэх асуудал. Тэгэхээр хүн өөрийгөө хөгжүүлээд өөрийгөө илэрхийлж чадж байгаа нөхцөл бол тэр хүний амжилтанд хүрэх гол төлхөр нь болчих жоохгүй. Амжилтанд хүрэх. Нэг осондоо зарим хүмүүс ингээд маш их өгөгдөлтэй хүн тэр цаанаасаа л төрсэн авьяастай, илэрхийлэх чадвартай тийм хүн л амжилтанд хүрээд байна. Надад бол чадамж байхгүй юм чинь би чадахгүй л гэж боддог. Гэтэл үнэндээ эн чинь дасгал сургуультаар өөрийгөө хөгжүүлэх юм асуудал. Ингээд энийг хийж өөрөө хөвшиж сураа те гэх юм бол амжилтанд хүрэх бүрэн боломжтой. Та манлайлагч байх боломжтой. Та хүсэж байгаа тэр амжилтандаа хүрэх боломжтой л байхгүй юу? Тэгэхээр ярих урлагийг эзэмшнэ гэдэг нь маш чухал байгаа даа тийм. Тэгээд яг би өөрийгөө хөгжүүлмээр байна тий. Тэгэхээр зайлшгүй багш бол хэрэгтэй байгаа. Тийм ээ? Яаж хөгжүүлэх вэ гэдэг тий. Тэгэхээр одоо та багш хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх гэдэг
орчин олохгүй байгаа хүнд жишээлбэл та юуг зөвлөх вэ? Ер нь юм байлээ. Хүмүүс ер нь багасаа л эхлээд энд суралцах хэрэгтэй байгаа байхгүй юу? Гэтэл манайхан мэдэхгүй байж байгаад одоо 40 50 наснда би ярих урлагт суралцъя гэдээ орж ирдэг болно. Гэхдээ насан туршдаа дадсан тэр дадлыг өөрчлөх гэхээр жоохон хүндрэлтэй болоод байна л та. Аль болох баг дээрээ, залуу дээрээ сурж явах хэрэгтэй. Би нэг том байгууллагт нэрийг хэлээд явах уу? Яг тэгэхээр би байгууллагуудтай ажиллахдаа дандаа нууцлалын гэрээтэй ажилладаг байхгүй юу? Тий чи хувь хүний хөгжлийн асуудал учраас болдгоо. Нэг том байгууллагт ажиллаж байхад нэг Япон хүн байсан. Тэгээ Япон хүн ингээд даруухан ингээд нэг юм юу гэдгийг одоо төдийлөн ерөөс ярихгүй байгаадсан байхгүй. За тэгсэн чи яг за одоо яг өөрийнх нь ярих ээлж болоод гараад ирсэн чи маш мундаг өөрийнхөө илэрхийлж ярьж исэн. Тэр чинь заавал ярьдаг хүнгээр юм байх гадагшаа байх албагүй шүү дээ. Тэгээ би асууж яасан байхгүй. Та их мундаг ярьж байна. Та ер нь ярих урлагт суралцж байсан уу? Тэ энэ чадамжийг яаж эзэмшсэн бэ гэд би асууж исэн л да. Тэгэхэд манай японочууд залуугаасаа энэ суралцдаг юм гэжсэн. Тий. За тэгвэл ер нь бол мэдээж аливаа зүйл эрт эхлэх маш сайн. Гэхдээ аль хэдийн магадгүй 40 настай, за бүр 50 настай, за бүр 60 настай, магадгүй 70 настай хүмүүс бас өөрийгөө олоод гоё өөрийгөө хөгжүүлэх зав зайтай болцсон байдаг. Тэгэхээр 60-аас дээш насны хүмүүс танд хандвал яадаг вэ? Хандаж байсан, хичээл орж исэн би. Болно. Болохгүй юм байхгүй. Би сая зүгээр яг залуу дээрээ илүү сурвал насны туршдаа тэрийг хэрэглээд илүү их амжилтанд хүрэх боломжтой л гэдэг талаас ярьсан. Болно. Тухайлбал над дээр нэг 60 гарсан ихч байсан. Тэр хүний зорилго байсан бөхөр би тэтгэвртэй гарцсан. Би гэртээ суугаар маш хэцүү байна. Би яг үгээр одоо би ахмадуудынхаа өмнө гарч ярмаар байна. Гэж байгаа байхгүй юу? Тэр хүн бас гоё зорилго биш үү тий? Тэг өөрийгөө хөгжүүлэх гэдэг шүү дээ. Тэгээ насаал зүгээр л таа шүү дээ. Яг үнэ. Тэгээ би ингээд ер нь таны дууг ингээд ярьж байх үедээ энгийн үед ч би одоо ингээд гэдэг ингээд гарч байгаа дууралч чинь ч гэсэн тийм маш гоё тийм эрхэмсэг гэрнэ. Үнэхээр энэ хүний зүрх сэтгэл маш гоё хүрдэг юм дуу хоолой байдаг. Ялангуяа таныг бол ихэнх үзэгчид маань чангуунд дуу оруулсан жүжигчнэр ер нь мэддэг тийм. Тэгэхээр та дахиад бас сая дахиж дуу оруулсан чангуунд нэг тийм дахиад нэг хөлбөр яах чинь нэг юм болоод байна. Юу болоод байна? Тийм фиксав. Чангуунд би 2004 он буюу одоогоос 20 жилийн өмнө дуу оруулсан байхгүй юу? Тий, чангуунтай уучрах юм хавь тохиолтой байсан. Жүжигчид бүтээсэн дүрээрээ төдийлөн бас дуудагддаггүй. Гэхдээ бүтээсэн дүрээрээ дуудагдж байгаа жүжигч маш гоё байдаг шүү дээ тий. Тий одоо тэрэнд тоглосон одоо жишээлбэл Ягаан гажид гэдээ яриад байдаг Цэндайш гоё талиач Цэндайш гоё тий. Ягаан гажид гэдэг Цэндайш гэдэг нэртэй бүтээсэн дүрээрээ дуудулж яадаг тийм ээ. Яг тэрнтэй адилхан би дуу оруулсан дүрээрээ дуудуулаад Жангумаа гэж дуудуулаад явж явах надад маш гоё сайхан байдаг. Миний амьдралын бас нэгэн одоо дурсагдах маш дурсамжтай тийм сайхан уран бүтээл маань болсон. Тэгээ би Жангумд оруулсандаа өөрийгөө их хотэл хүн гэж боддгийн. За тэгээ сая Жангум бол манай UBS телевизийн уран бүтээл байсан. Би UBS телевизэд ажиллаж байсан л да. Тэгээд сая 20 жилийн дараа Жангумд дахиад дуу оруулсан. Тэгээ тэр үед бол мэдээж хүн залуу байсантай туршлага гэдэг юм бол хүнд өөр өгдөг. Тэгээ 20 жилийн дараах туршлага гэж байна. 20 жилийн туршид одоо бас та чинь нэлээд хэдэн кинонуудад тоглосон. Олон одоо кинонуудад дуу оруулсан. Тэрч байтугай жүжигчдэд одоо ярих урлагийн техникүүдийг зааж байна. Тийм болохоор би нэг сонсогчтой сонин илүү гоё одоо тодтолтой илүү баялаг одоо дуу орсон байх гэж тийм хүлээлт авч байна. Дуу оруулагч жүжигчний хамгийн чухал зэмсэг бол дуу хоолойны өнгө гэдэг байхгүй. Бүр төрөлхийн дуу хоолойны өнгө ямар дүрд яаж дуурах вэ? Тэгээд дараа нь мэдээж дикцийн буюу тод хэллэгийн асуудал, дотоод сэтгэл зүйгээл ингээл маш олон зүйлүүд байгаа л да. Гэхдээ дуу оруулах урлаг бол дуу хоолойгоор дүрийг бүтээдэг байхгүй юу? Тэгээд та багшаа бас нөгөө ном гаргаж ирсэн тий. Дуу оруулах урлагийн тий. Тэр номныхаа талаар та цус бас дурдж болох. Би 2016 онд дуу оруулах урлаг одоо Сэдвэр магистрийн зэрэг хамгаалж ирсэн л та соёл урлагийн их сургуульд урлаг судлалын магистрийн зэрэг хамгаалсан. Тэгээд энэ магистрийн зэрэг судалгааг хийж явах явцдаа би дуу оруулах урлагийн талаар судлахад Монголд
үнэхээр дуу оруулах урлагийн талаарх судалгаа ерөөсөө байдаг. Одоо бид нэг ингэ бодоод үзье. Дуу оруулах урлаг Монголд хизээ үүссэн бэ гэвэл 1936 онд монголчууд анх Монгол хүүг киног хийж кинотой учран залгаж байсан. Тэгвэл тэр кино дуутай юу гэвэл дуутай. Тэнтхийн дуу оруулсан шороотын цэвийн тогсон жүжигч дуу оруулсан. Тэр киног дуу оруулахын тулд монголчууд Оросын Лимфилмд очиж дуу оруулж байсан байхгүй. Тэгвэл дуу оруулах жүжигчний дуу оруулах урлаг Монголд 1936 онд үүссэн байх нь шүү дээ. Тэгэхээр өнөөдрийг хүртэл ингэж явж байна. Тэгэхээр энд яг хинд дуу оруулж исэн юм бэ? Энэ хугацаанд гэсэн чинь мэдээллүүд байдаггүй. Түүхэнд үлдээхгүй байж байдаг. Өчнөө ном уншаал ганц тэрний төр тэр дуу оруулсан гэдэг нэг хүн өгүүлбэр байсан. Тэрийг аваад маш их баярлж ижлээ. Тийм биш үү гэл. Энэ одоо юу гэхээр практикаар хөгжсөн манад. Тэгээд энэ амнаас амд амжаад жишээлбэл одоо манай хууччвал тэрний дүрд тэр дуу оруулсан шүү дээ. Тийм үү? Ийм аман баримтлууд байхаас түүхэнд үлдээг байсан. Тэгэхээр энэ судалгааг хийгээд Монголын дуу оруулах урлагт түүхэн судалгааг үлдээе гэж бодоод ном болгож гаргаж үндэсний төв номын сан, Нацагд оржийн номын сан төв архивт үлдээсэн. Гайхалтай. Энэ бол үнэхээр таны бас үнэхээр маш том одоо улс орондоо ирээдүйдээ үлдээж байгаа асар том хоёр юм аа. Энэ бол миний маш олон номнуудыг гаргаарай багшаа. Дуу оруулах урлагийг буюу би нэг л судалгаа хийсэн байгаа. Миний өмнө бол Очир хотын оюугч магистрийн ажил хийсэн. Тэгвэл энэ өөрөө ат руу онгон сэдв байгаа байхгүй юу? Дуу оруулах урлаг зүгээр талаас нь ингээ судалсан. Дараагийн судлаачдад судлах суурийг тавьж өгсөн гэсэн үг юм байна. Тэгээ бас сая таны нөгөө ярианаас одоо та бол одоо олон жилийн туршлага, техник гэнтэргээд ингээд ирэхээр тэр дундаасаа дуу хоолойны өнгийг маш чухал гэж одоо онцолж байна шүү дээ тий. Тэндээс юу гэж одоо миний нөгөө өмнөх бодоод байсан зүйлтэй минь уялдж байгаа нь юу вэ гэхээр дүрийн хувьд тийм байж. Одоо дөрүүдийн хувьд мэрэгчлийн жүжигчтэй хувьд. Гэтэл яг хүний амьдрал дээр харилцаан дээр хүмүүсийн алхам тутамд өглөөнөөс үдшийн буй хүртэл ярьж байхдаа амьдрал дээр тэр дуу хоолойныхоо өнгийг өөрөө сонгож харилцаж байгаа хүндээ хүрэх гэдэг бол бас их ухаан юм байна гэж би ойлгосон. Тэрийг та юу гэж бодож байна? Ер нь жүжигчин хүн дуу хоолойны өнгийг өнгөө хувиргаад ингээд яриа сурчдаг л та. Янз ялангуяа дуу оруулагч жүжигчин. Ялангуяа. Ягаад ээж хүн жишээлбэл ялангуяа ээж хүн тэрийг эзэмшвэл айгүй чухал юм шиг байна. Тийм. Ягаад гэвэл штэ. Дуу оруулагч жүжигчин чинь маш олон янзын дүрд дуу оруулж байгаа. Жишээлбэл хүүхдийн дуу оруулахад ээжээ ягаад ирэхгүй ам бич гэдэг юм уу те. Гэт ингэнгүүт дараа шууд ээжтэйгээ харьцаа. Минийхөө гэл те минийхөө ээж нь өнөөдөр их ажилтай байлаа гэдэг ч юм уу те. Тэгэнгүүт би таны гэрт ирнэ гэж бодсон галин те гэдэг ч юм уу. Ингээд нөө янз янзын хоолойнд тэгвэл настай хүний дүрд яаж дуурах юм бол янз янзын дүрд дуурж байгаа учраас дуу хоолойны өнгийг тэр болгон дээр нь ингээд ажиллаад явдаг. Энийг амьдрал дээр яаж болох вэ гэхээр тухайлбал одоо яг хүнтэй ярьж байхдаа дээшээ доошоо ингээд ярихгүй шүү дээ. Дууныхаа өнгийг өөрчлөөл ярихгүй шүү дээ. Гэхдээ ярих хурлагт бас нэгэн чухал зүйл юу байдаг вэ гэхээр дуу хоолойны өнг байдаг байхгүй юу? Дуу хоолойны өнг өөрөө юу гэхээр сэтгэл зүйгээс шалтгаалаад янз гарна. За. Тухайлбал би одоо өөрт чинь атаархлаа гэж бодъё. Маш их атаархаж байгаа хүн. Тэгвэл би яасан гоё цамц вэ гэхийг би яаж хэлэх юм? Би дуу хоолой гэж хэлэхгүй шүү дээ. Тэр аялга гарахгүй шүү дээ. Тэр өнгө гарахгүй. Тэгэхээр тэр дуу хоолойны өнгө тэр аялга энэ тэр өөр байгаа зү. Гэтэл үнэхээр гоё байна гэж хэлэхдээ би яаж хэлэх юм? Үнэхээр надад гоё байна гэж сайн шиг хэлэх байна тий. Тэр сайхан өнгө гаргач гэдэг юм уу? Ингээд хүний юу ярих гэж байгаагаас шалтгаалаад хүний дуу хоолой өөр байж болно. Тухайлбал би одоо ийм байж болно шүү дээ. Би маш чухал ажлыг бүтээх гэж байгаа. Би энэ захирал дээр орох гэж байгаа. Гэтэл би дуу хоолойны өнгөө би өөрөө захирах боломжтой байхгүй юу? Тэр дуу хоолойны өнгөөрөө би тэр хүнийг өөрийнхөө талд эргүүлж ингээд асуудлыг өөрийнхөө талд эргүүлж шийдвэрлэхийн тулд би дуу хоолойны өнгөн дээр ажиллах юм бас боломж байна. Тэрийг вэ штэ солонгосчууд одоо би чинь сүүлийн 5 жил солонгост амьдарчлаа те. Солонгосчууд маш сайн хэрэгэлдэг. Ялангуяа та бас мэдчихэж байгаа бид нар ингээс сөүлд явж байгаа.
ялангуяа үйлчлэгээний ажилтнууд, банкны ажилтнууд тэгээд утасны цаанаас харилцуур авдаг хүмүүс. Ерөнхийдөө л яг хүнтэй харилцаж байгаа хүмүүс ерөөсөө ингээл нахилцаал тэгэл шууд дуу хоолойны өнгө нь яг ингээ явчихдаг. Өөрчлөгдөл явчихдаг. Цаашаа эргэж хараад өөр идэх тийм. Тэгэхээр зэрэг яалтчгүй л одоо за энэ хүмүүс бол дуу хоолойны өнгөн дээр ингээд өөрөө сонголтоо гэдэг ингэж эхлээ боддог байсан. Сүүлдээ бол өөрөө ирэхгүй яг тэр юунд нь ингээд нөгөө талаараа би нөлөөлөлт автахдахгүй тэгээ бодож байгаа юм шиг хэрнээтэй би өөрийнхөө одоо зорилго те өөрийнхөө одоо энэ хүнтэй уулзж байгаа зорилготой хүрэх юм одоо өөрөө ирэхгүй ингээд хүний ингээд ярианд автах маягийн те ямар ч юм толгойд огчин ч юм уу тийм үү ч гэдэг юм нэг тэгчдэг. Тэгээд тэр үл тэгтээ ер нь байх хэвээр нэг тийм эзэмших юу юм боно гэж би харсан штэ. Манайхан чи ихэвчлэн нөгөө юм бод гэж ярьдаг юм уу? Юу гэдэг юм нэг өнгөөр. Ихэвчлэн монотон ярьдаг те нэг өнгөөр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй ч гэдэг юм уу те. Сүүлийн үед одоо ингээд амьд харилцаа байхгүй болоод ирэнгүүт дандаа утас харж байна. Амьд харилцаа байхгүй зөвхөн дотроо бодож байна. Ингээд ирэхэд сэтгэл хөдлөл бас байхгүй болчиход юм. Ихэнх хүмүүстэй ингээд суралцагчтай харахад дандаа юм монотон яриа. Тэгээ баярлаад байгаа мó, гондоод байгаа мó мэддэхгүй нүүр нь ийм бүлгөр ч юм уу те. Ийм гэтэл та надад маш гоё энэ баглаа цэцгийг надад баярлаа. Таны зорилго юу? Надад бэлэглээд намайг баярлж байгааг харж баярлах та өөрөө бас тий. Та шал баярлуулах тий. Тэгтэл би энийг чи авчаад баярлаа. Тэгтэл яг сэтгэлд нь бүрэн дуран. Гэтэл дотроо би баярлаад байгаа байхгүй. Тэр нууж ин тий. Эсвэл илэрхийлдэггүй. Тих мэтчлэн ийм болцсон байхгүй юу? Энд чинь нөгөө амьд харилцаа үүсэхгүй байгаагаас шалтгаалаад хүмүүс дотоод сэтгэлээ илэрхийлж гаргаж чадахгүй болцсон. Энд чинь өөрөө юу вэ? Том зургаар нь хараад үзэх юм бол одоо би ажилд орох гэж байгаа бол тийм ээ. Ажлаа ярилцлаганд орохдоо би өөрийгөө илэрхийлж чадахгүй байх нь шүү. Өөрийнхөө одоо давуу тал, өөрийнхөө тэр чадварыг илэрхийлж чадахгүйгээр тэр хүнд одоо арай дутуу үнэлэгдэх ч юм уу одоо тийм байх нь шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ дуу хоолойны өнгө гэдэг зүйл маш чухал байдаг байхгүй юу? Яаж ярих юм? Тэр сэтгэл хөдлөлийг энэ дуу хоолойны дотоод сэтгэлийг дагаад хүний сэтгэл зүйг дагаад хүний дуу хоолой аялга гарч байгаа байхгүй юу? Тэр би юу бодно тэр миний дуу хоолойгоор тэр миний аялгаар илэрхийлэгдэж байгаа байхгүй юу? Тэр энд суралцах хэрэгтэй байгаа байхгүй юу? Энд чинь сурах бас юмнууд байна. Тэгэхээр нөгөө одоо ээж хүний хувьд бас одоо жишээлбэл манай 6 хүүхэд ч угаасаа зан чанарууд нь бүгд өөр байгаа тий. Нас нь өөр байгаа. Сонирхдаг юм нь өөр байгаа. Тэр зэрэг яг нь ер нь бол ингээл дуу хоолойныхоо өнгийг тухайн ярьж байхдаа ингээл өөрсдөө л хичээдэг боловч төдийлөн бас байнга амжилт олж чаддаггүй л дээ. Тэгэхээр над чиг бас тийм одоо яг гэр бүлийнхаа харилцаан дотор одоо ингээд нөгөө дуу хоолойныхоо өнгө тэр ярьж байгаа чихэнд хурж байгаа тэр одоо юугаар л одоо би амжилттай ээж хүний хувьд би амжилттай байхын тулд те ямар зөвлөгөө өгөх вэ? Яг ингэж яриул хүүхдэд тэгнэ гэсэн юм бол дүрэн байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Хүний амьдрал чи янзын харилцаанд дунд явж байгаа. Яг ингэж ярих юм бол хүүхд чи яг ингэж дээ шүү гэдэг. Ийм хоолгоор яриараа гэдэг юм бол байхгүй шүү дээ. Ер нь хүүхдтэй ч бэ, хинтэй ч вэ нийгмийн харилцаанд орохдоо хүн маш их халуун дулаан дотн мэдрэмжийг л хүнд өгж явах хэрэгтэй. Загнах нь хүртэл дотн дулаан тий миний төлөө намайг хэлж ин да гэж ойлгох тэр дулаан би тантай ярихдаа танд дулаан мэдрэмжийг л өгөх юм бол таны загинж байгаа хүртэл тэр хүүхдэд дулаан санагдах хэрэгтэй байхгүй. Тэр өгшө та чангум дуу оруулснаа дахиад яг тэр чангумын дуу оруулснаа дахиад өөр хүний тий ер нь бол дуу оруулагч жүжигчид ялангуяа бидний одоо телевизээр үздэг кино маань орчуулгын кино маань өөрөө за кадр буюу кадрын арын уншилт гэж явдаг л да. Нэр томьёо нь бол кадрын арын уншилт уншиж байгаа л да. За энэ нөхцөлд бол бид нэр ихэвчлэн нэг хүний дүр дээр ажилдаггүй маш олон дүрд дуурдаг, дуу оруулдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр чи нэг яг ижил өнгөөр дуурайх юм бол нөгөө жангум чинь тэнд шал өөр нэг хүн дуурахад жангум дуурайж байж болохгүй шүү дээ. Тэгэхээр бид нэр тухайн дүрийн онцлогт таарсан дуу хоолойг бас гаргаж тоглолтыг гаргадаг гэсэн үг байна шүү дээ. Тухайлбал би жангумд дуу оруулж явахдаа Яну гэдэг эсрэг талын дүр охин байдаг. Тэнгүүд тэр охины дүрийг жангумын дүрээс өөр өнгөөр бүр эсрэг тал. Тэгээ эсрэг талын дүр учраас тэрний тэр муу санаатай дүрийг тэр дуу хоолойгоор илэрхийлж гаргах
Жангуум ч нэг сайхан сэтгэлтэй цагаахан тэрч дуурна. Ингээд хөрөлбөл ээжийнхэн дүрд би дууруулжсэн. Жангуум ээжийнхэн дүрд тэгээд жангуум бага наснд дууруулсан байхгүй юу? Тэгээд ээжтэйгээ ингээд харьцдаг хэсэг байгаа ш тэр хоёр чинь хоорондоо. Тэгэхээр хүүхдийн дуу гэдэг чинь бас өөр байхгүй юу? Хүүхдийн дуунд дууруулахад өнөөдрийн миний их гэрлийн хоолоогоор дуурж болохгүй. Тэгэхээр би мэрэгжлийн хэллэгээр юм дээд регистрт дуурдаг энэ духны хөндөд цуурашуулж дуурдаг байхгүй юу? Дээд хөндөд цуурашиж дуурж ээж тэр хүүхдийн дуу гардаг. Тухайлбал бид нэр одоо ингээд хашгирахтаа бид нар энэ өнгөөрөө хашгирдаг шүү. Хүүе цаан чин машин явж гин гэж сандарж байгаа. Гэхдээ бид нэр хүүе цаан чин машин явж гин гэхгүй шүү дээ. Хүүе цаан чин машин гэл тэ тэр өнгө чинь бидний духны хөндөд цуурашиж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ цуурашиж байгаа энэ дээд хүн регистр дуурч байгаа энэ өнгөөр хүүхдийн дуу гаргаж ярьдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэгэж ярьчаад доод регистр буюу ээжийн дүр дээр та ингээд регистрүүдэд дуурайад доод өнгөн дээр дуурч ээжийн дүрд доошоод өтгөн дуурж ээж дээд өнгөн дээр ингэж шингэн дуу гаргаж ингэж ажиллаж дуу оруулдаг юм. Тэгэхээр яг нөгөө нэг одоо ингээд боломжтой болгон бас чадчихаарч бас тийм чадвар биш. Би одоо ингээд дуу оруулах хичээл бас заадаг. Соёл урлагийн сургуульд дуу оруулах хичээл заадаг. Жүжигчин ангийн оюутнуудад хичээл заадаг л да. Гэтэл хүүхэд болгоны харилцан адилгүй тэр чадамжаас шалтгаалдаг байхгүй юу? Хүн болгон адилгүй шүү дээ, тий? Янз янз байгаа. Тэгэхээр тэр чинь яг дуу оруулах чадамжтай хүүхдүүд өөр харагддаг байхгүй. Тэрийг ингээд замчаа өнгөд шууд хийгээл ингээ явдаг. Хүн болгон дуу оруулахч болох боломжгүй. Одоо жүжигчин болгон дуу оруулах боломж байна. Тий. Гэтэл бас мэрэгжлийн биш хүмүүс дуу оруулаад байдаг. Бас хөгжил байна. Бас суралцсан. Тэгэхээр энэ нэг юм өвөрмөц мэрэгжил байгаа байхгүй. Гэхдээ шаардлага нь бол заавал жүжигчин хүн дуу оруулна гэсэн юм шаардлагатай. Гэвчиг дадлагаар сургалтанд суугаад дуу оруулсан хүмүүс зөндөө би тийм телевизэд дуу оруулах урлагийн сургалт хичээлүүлж ирсэн. 2008 оноос 11 он хүртэл 3 жил хичээлүүлсэн. Тэгээд тэндээс маань төрсэн одоо дуу оруулагч нар бас телевизэд ажиллаад явж байгаа. Мэргэжлийн биш хүмүүс ирж байгаа шүү дээ. Тэгээд сургалт аваад тэгээд явж байгаа хүмүүс бас байгаа. Ярх урлагийн төв ажилуулдаг хүний хувьд тэр төвийн хандлаар илүү бас жоохон танилцуулж өгвөл ямар вэ гэж. За баярлалаа. За Монгол одоо миний харж байгаагаар манай Монгол улсад ярих чадвар хөгжүүлэх гэхээсээ илүү монгол хэлний тархлаа алдагдж байгаа юм шиг надад санагддаг юм. Яагаад гэхээр одоо бид нэр фэйсбુક дээр бичиж байгаа зүйлээ хар фэйсбુકээс хүмүүсийн яриаг харж байгаа маш их болох байна. Үгийн баялаг байхгүй байна. За бүр дуудлага зүй маш их алдагдсан байна. Хивээрээ гэж бичиж байгаа жишээний хос их шигтэй. Хивээрээ бидтэй уртаг шиг үстэй. Тэгвэл гэдэг. Тэгвэл дуудлага зүй дагаад өөрчлөгдөн. Байна гэж хэлэхгүйгээр тавчлаад бэ инна бэн. Тэгэхээр дуудлага зүг бид нэр яг энэ хэмжээгээр бэн бич ярихтаа урт нь ийм болчихж байгаа байхгүй. Энэ бол маш эмзэглэмээр асуудал. Хэл үгүй бол ус үгүй шүү. Хэл мөхөд ус мөхөн. Тэгэхээр Монголын ярих урлагийн төвийн ард хүнийг ярьж сурахаас гадна монгол хэлний дархлаа гэдэг том агуулга явж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр ярих ур чадвар суралцсан гэдэг нь давхар монгол хэлний төгс ярих энийг сурах байгаа гэсэн байна. Бас ер нь бол нөгөө манлайлах чадварт өөрөө бас ярих, илтгэх чадвар орж ирдэг шүү дээ. Тэгэхээр танад одоо тэр удирдах ажилтнууд, манлайлагчид ер нь яг хандвал ер нь яаж ханддаг вэ? Иргэд маш их ханддаг. Ярих урлагийн сургалт авъя гэж. Яагаад гэхээр өөрийгөө хөгжүүлж байгаа тахандаа сайн нэг шатаа хий, амьдралын чанараа дээшлүүлээ. Тэхийн тулд яагарахгүй өөрийнхөө илэрхийлэх чадвар чухал юм а гэж маш их ханддаг. Бас байгууллагын маш их ханддаг. Гэхдээ байгууллагын их хвчлэн дандаа удирдлагууд ханддаг. Зааман улс төрийн их ханддаг. Улс төрчид их ханддаг л да. Сургалт авдаг. Тэгэхээр ер нь ингээд том зургаар нь харах юм бол хүн болгонд тэр хэрэгцээ шаардлага байж байна л гэж харагдаад байна. Тэр суралт жишээлбэл ховчлсон байдаг юм уу? Түрүү та нөгөө нууцлын гэрээтэй байдаг гэдгийгсэн шүү дээ. Тэгээд нууцлын гэрээг хамаагүй бас асууж болохгүй байна. Гэхдээ сургалт ховчилж явдаг юм уу? Эсвэл
Группээр хамтаараа тийм үү. Эсвэл бас нөгөө хүмүүсийн таньдаг хэрнээ бас чимэг байж байгаад гоё ярих чадвараа улам сайжруулах гармаар байдаг. Тэгэхээр хүмүүс энэ хүн ярих урлагийн хичээл сурж байгаа нэгээ бас харагдмааргүй байдаг тийм хүмүүс бас байдаг байна. Байлгүй яах вэ? Тийм маш их хүмүүсээ би түрүү хэлсэн шүү дээ. Энэ манай сургалт бол хувь хүний хөгжлийн сургалт учраас төдийлөн за энгийн хүмүүсийн хэл яриа болох байгаад байгаа. Энгийн гэдг нь хэн бэ гэхээр жирийн иргэдийг хэлээд байгаа. Энгийн биш нь тэгвэл хин бэ гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй. Энгийн биш нь нөгөө мэрэгсэн яг энэ чиглэлээр мэрэгсэн дуучин, жүжигчин, хөтлөгч байдаг юм уу те энийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энгийн хүмүүсийн хэл яриа болох байх нь шүү дээ. Тэгэхээр энэ болох хэл яриатай хүмүүс чинь бас нөгөө төдийлөн хувь хүний хөгжил учраас хүнд харагдахыг хүсдэггүй хүмүүс бас байна. Хүний дэргэд ярихаасаа ичдэг хүмүүс байна. Санаа зовдөг хүн байна. Тийм учраас тийм хүмүүс ганцаарчлсан сургалт. Тэрийг өөрөөгөө мэдрээд ирэнгүүтээ яаж би энийгээ илүү гоё. Эсвэл бас маш их нэр алдартай хүмүүс бас байна. Тэгэхээр тэд нар бас олонний дунд ингээд суралцах боломжгүй болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр ганцаарчлсан сургалтууд авдаг. Эсвэл байгууллагын сургалтууд орж ирдэг. Байгууллагын болохоор групп сургалтууд ингээд орж ирдэг байхгүй юу? Тэгэхээр таны ярих хурлын хичээл, танай төвийн ярих хурлын хичээл хүмүүсийг одоо уран цэцэн үгтэй болгодог юм уу? Эсвэл одоо зарим үед нөгөө нэг гийгүүлэгчүүдийн дуудлага одоо ингээд нөгөө хазаж хэлдэг ч юм уу? Эсвэл одоо хүмүүст нэг бүрэн сонсогддгоо ч юм уу? Тэ одоо юугаар бол талтраа юм шигч гэж бас зарим хүмүүс ярьж лээдэг. Хилээ хазаадах ээж гэж хүмүүс хэлж лээдэг. Одоо тиймэрхүү нөгөө баг зэргийн нэг ийм багч бай ихч бай те ямар нэгэн тийм одоо юугаар хэлэхэд бол одоо баг зэргийн бас хэл ярианы гажиг ч юм уу те тиймэрхүү жишээлбэл зүйл байвал засах уу эсвэл одоо ямар ч одоо тийм засах шаардлагагүй хүмүүс ирээд илүү уран цэцэн болдго юм уу яг яадаг вэ тий манай сургалт бол төрөлхийн хэлний гажгийг те засах боломжгүй олдмол гажгийг бол засдаг байхгүй юу тэгэхээр сургалтаар маань хүмүүс заавал уран цэцэн үхтэй болохоос илүүтэй тэр болох яриаг хөгжүүлэх асуудал тий өөрийгөө төдийлөн илэрхийлж чаддаггүй. Түрүү таны хэлдэг тэр дуудлага зүйн асуудал бол маш их байгаа. Тэгэхээр дуудлага зүйн асуудлыг засах тий. За тэр сая хоёул дуу хоолой ярьсан шүү дээ тий. Дуу хоолойны өнгөн дээр бас ажилдаг байхгүй юу? Хүний ярианы 38%-ыг дангаараа дуу хоолой эзэлдэг гэж байгаа. Тэгэхээр 38% хүрэлт нь тий дууны өнгнөөс их шалтгаалдаг байна. Тухайлбал сайхан дуу хоолойтой хүн байх юм бол хүний хандлага өөрчлөгддөг байхгүй юу? Сайн байцгаана гэл тэгэн шууд тэр гоё дуу хоолойтой байх юм бол ерөөсө хүмүүсийн хандлага шал өөрчлөлттэй шүү. Би нэг жишээ хэлгөө. Би нэг дэлгүүрт явж байсан байхгүй юу? Улаанбаатар их дэлгүүртээсэн баха та. Тэгэд ингээд дэлгүүрт юм хараа явж байсан чи ард нэг эрэгтэй хүн энэ ямар үнэтэй вэ гэсэн чи ямар гоё хоолой сонсогдсон гэж хөнгөнээл гэсэн чи би юм харах гэж явж байсан гин энэ ямар царайтай хүн бол гэж би хармаар санагдаад байсан баг. Хүн болгонд тэгдэж шүү. Тий. Тэнгүүт нөгөө залуудар чи очиод нэг өндөр залуу байсан. Ингээ харснаа хөө гэ би тэр залуугийн царайн чухал тэгтэл бүр хармаар санагдаад хөө гэснэ ямар гоё дуутай юм бэ гэ. За дараа нь бас нэг сургалтанд явсан чи багш. Тэгтээ маш гоё дуу хоолойтой. Би нөгөө наадалд нь кофе авчиад орох гээд кофегаа хийгээс утсан чи багш тэр хүрээнд дуурч байгаа. Ямар гоё хоолойтой хүн бэ гэл тэгээд сургалтанд ороод тэр багш бүтэн өдөр чинь өглөө 9-оос орой 5 хүртэл ярьсан. Хүн ядарна шүү дээ тий. Залах ш. Тэр багшийн дуу хоолойс залхаагүй. Тэр төрөлхийн өгөгдсөн бас хөгжүүлсэн байна тий. Тэгэхээр тийм гоё хоолойтой хүн хүнийг татах чадвартай байдаг байхгүй. Тэр сайхан дуу хоолойг одоо хүн болгонд надад дуу хоолой тийм үү дуу хоолой байхгүй штэ гэж магадгүй бодож иж магадгүй тий. Тэгвэл танд заяасан дуу хоолойны хамгийн сонсголонд шинж чанарыг тэр өнгийг яаж гаргаж ирэх яг үнэ тэр яаж тэр одоо өнгөлж зүрлэгж гой болохгүй гэдэг бол тасгалаар бий болох байхгүй бас одоо тэр хүнээс өөрөөс биш дасгал сургуулиудаар бий болгох боломжтой байхгүй юу. Тэгээд мэдээж хэрэг энэний дараа биеийн хилэмж гэж зүйл байна. Биеийн хилэмж аман бус илэрхийлэл байхгүй юу. Тэгэхээр маш чухал. Хүн юу ч ярихгүй зүгээр л үйлдэлээрээ нүдэрээ харцаараа санаагаа илэрхийлдэг штеп. Тэгвэл энийг яаж илэрхийлэх юм бэ? Илэрхийлж сурахад илэрхийлж сурах бай гэдэг бас байна шүү дээ. За тэгээд энэний дараа мэдээж хэрэг үгийн яруу сайхан ярихаасаа илүүтэй үгийн баялаг гэж чухал байхгүй юу?
Тулга таарсан хитгэн үгээр яриад ингэдэг биш тий. Илүү гоё хүмүүст хүрэхээр тухайлбал би бол ихэвчлэн сургалтандаа ашигладаг зүйл юу вэ гэхээр нэг санааг хэлэх гэж маш олон үгээр тойруулж ярьснаас нэгэн зөөр цэцүүгээр хэлчихье. Яг тодорхой. Яг оновчтой. За. Нойрноос морой, чөмөгнөөс хутгаа гэж эртхэн босоод гарсан бол ийм байсан. Тэгхгүйгээр эсвэл чи ямар их унтдгийн бэ? Өглөө эрт босоод ажиллаа амжуулсан бол тийм ажил ингэж амжих байлаач гэдэг юм одоо ингээл те маш их үгээр хэлэх гээд шүү дээ. Нойрноос морой, чөмөгнөөс хутгаа. Монголчууд эртнээс зүр зүгээ ээжи аав эмээ өвөө ашиглаж хэлж ирсэн биз дээ. Тэг хүн ахтай дээл захтай гэж хөө минь барагтайхан барагтайхан байгаарэ. Ингээл боллоо. Чи стахыгаа ундлахгүй яагаад тэгээд тийм байхгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ үгийн баялаг нэмэгдэх тий. За тэгвэл сайн байцгаана уу та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Жижүүрийн үг. Би хэлчихсэн. Жижүүрийн үг байна шүү дээ. Тэгвэл яриа гэдэг чинь өөрөө яриа яаж үгээрээ тэр хүний татах юм бэ? Тэн дээр ганцхан үг хэмээл хэлчих. Жишээлбэл үг юм. Би яа салах уу? Одоо сонсоод авъя. Сайн байцгаана уу гэхээр гэгэн тунгалаг өглөөний мэнд хүргэе. Зүгээр л ганцхан үг хэлчихье. Өнөөдөр юу гэдэг гайхамшигтай сайхан байлаа. Зүгээр өнөөдөр их гоё байлаа. Өнөөдрийн баялалтай сайхан байлаа. Гिचгэд маш их хүчийг нэмээд өгч байгаа. Зүгээр ганцхан гайхалтай гэдэг үгийг хэлчихээ. Зүгээр хамгийн элементарны хамгийн ихний жишээ шүү дээ зүгээр. Өнгөн жишээ ярихад гэтэл зүгээр маш их баярлалаа, гоё байлаа гэхээс илүү өнөөдөр гайхалтай сайхан өдөр байлаа. Гоё сонсогдоод эхэлчих гэх юм уу. Ингээд цаашаа баяжаад явах байхгүй юм чинь. Тэгэхээр мэдээч хэрэг цаашлаад ярина, биеийн хилэмж, за энэ жест, гарын хөдөлгөөн, нүүрний мимиктэр хүртэл ажиллаад явдаг байхгүй юу? Яавал хүнд. Яг үнэн. Тэгээд энэ дээр бас нөгөө яг Монгол хүнийхээ хувьд те ер нь монголчууд маань ер нь их гоё ярьдаг. Одоо ямар найранд гурван дуутай, наадамд гурван даваатай. Тэр чинь тэгэл бас л хүмүүст яаж одоо нөгөө өөрийгөө илэрхийлэх дуугар хүн ч өөрийгөө илэрхийлдэг те. Тэрнтэй адилхан яагаад би ярих юутай яг дахиад холбох гээд байна гэхээр ингээд яг зүгээр бид нар гоё юмнууд ярьж байгаа л да. Нөгөө талаар бас засаж залруулмаар ингээд те монголчуудынхаа харилцаа ярихтаа үгээ сонгохдоо түрүүний нөгөө нэг нүүр царайны хувирал гэдэг дээр ч гэсэн одоо ингээл ирээл нэг хэд хонжоход ингээл жижиг юм дээр л хөмсгөө зангидаал те. Тэгэл зүгээр л өнөөдөр байрнаас гараад нэг машин зогсчихсон яг хажуугаар ингээд аажуухан гарах гэсэн чинь тэр машины араа нь жоох хүүхд гараад гүйгээд гараад ирж байгаа байхгүй. Тэр нь аавч юу цааш нь хахад мэдээ хүүхдээ аваарэ гэдгсэн чинь хүүхдээ загнах гэх тэгэхээр битгий хүүхдийг загнаарэ зөв машины ардууд битэг үйлгээрэ гэж хэлээд цаашаа явахдаа би сэтгэл өвдөж байгаа байхгүй. Тэр хүүхдэд нэгдүгürt ингээд те миний охин юу гэдэг машин араар ингээд гинтгүүж болохгүй шүү ч гэдэг мэдээж хэлсэн л байх л да. Гэхдээ үгүй хатуу илдэг юм уу эсвэл нэг жоохон бохимдхаа урдаа ингээд гаргах гэдэг те эсвэл ингээд хөмсг зангидхаа төрүүлж те хатуу үгээ төрүүлж гаргаад байдаг нэг тим юм харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг жоох юм гоё төрөний таны хэлсэн шиг гоё халуун дулаанаар жоохон солиод те одоо хөмсг загнадмаар байгаа ч гэсэн ялгүй жоохон зөөллөөд дууныхаа өнгөө бас ялгүй жоохон зөөлөх юм бол нийт одоо монголчууд маань ингээл дор бүрнээ л нэг жоохон ингээл над шиг ингээ баг зэрэг ухаарчих юм бол гоё ингээд нийлэнхий хэмжээгээр хүмүүсийн гоё нэг харилцаа гоё болчихвол гэж бодогдоод идэв. Тэр чи юу л та манай хэл өөрөө жоохон хатуу дуудлагатай л да. Манай монгол хэл хатуу. Тэгээд дээрэс нь юу вэ гэхээр хүмүүсийн сэтгэл зүгээс шалтгаалаад, за хэлний энэ гажуудлаас шалтгаалаад яг ярих одоо ур чадвар эзэмшээгүйгээс дуудлага зүй асуудлаас гэсэн маш олон зүйлээс шалтгаалж байгаа хгүй. Тэгээд хоорондоо ярихаараа нэг жоохон хэрдээдж байгаа юм шиг хэрдээдж байгаа юм шиг тус тас гэл ингээд сонголт амар хатуу. Тэгэхээр уулын тэгмэрг байгаа. Тэгэхээр ярих урлагч өөрөө бас тэгээд тааш хүнд таатай сэтгэлийг төрүүлэх дулаан байлгах тэр хүчрэхэг байх тийм ээ.
тийм сэтгэлийг төрүүлэхийн тулд бид нэр өөрөө өөртөө ажиллах ёстой, суралцах ёстой тийм. Үнэхээр эргээсээ дуурайл гэж хэлдэг байхгүй юу? Тэгээд тэгэхээр би тэд гэснэ чи яагаад намайг загнаад байгаа гэдэг байхгүй юу? Тэгэхээр загнаагүй штэ гэдэг байхгүй юу? Загнаагүй зүгээр ярьж байгаа. Тий ярьж байгаа. Чи яг намайг би энийг гэдэг. Чи яг намайг загнаад байгаа юм шиг байна гэдэг байхгүй юу? Тэнгүүтээ зүгээр л зөөлхөн асуучхад бас болно шүү дээ тий. Гэтэл би тоглоом шоглоомоор тэгдэг байхгүй юу? Тэнгүүд тэр хүнд нэг санаа өгж л байгаа. Тэнгүүд тэр хүн ингээд шууд дууных нь өнгө шууд зөөлөрдөг. Бас л хичээлээ ингээд нөгөө баг явж байгаа юм шиг аашгаа тий. Шууд зөөлрөөд тэгээд миний тийм байна юм байна гэд ингээд явж байгаа л да. За тэгтээ тэр хүн эргээд намайг явсны дараа бодож байгаа. Бодоод үлдээсэ гэж би боддог. Тэгээд таны дараагийн хүн жишээл магадгүй би байж хаад надад одоо тэхгүйгээр те дахиад би нэг сэтгэл төрүүлчих үү те гэж ингэж жижигнэр жаахнаар урагшаа ингэж ахих ёстой. Тэгэхээр зэрэг энэ бол бид нар нөгөө нэг ажил мэргэжлэр нь хүнд ингэж хандж байгаа биш хэлж байгаа гэсэн үг биш. Зөвөр ер нь бол би ч бас одоо нэг гадаадд амьдарч байгаагаараа ч тэгж байгаа юм биш. Ерөнхийдөө одоо нөгөө гаднаас ирсэн хүмүүс ч бай. Өөрсдөө бид нар амьдардаг хүмүүс ч нэгэнт бид нар чинь энэ хорвоо дэлхий дээр нэг л хэсэгэн хугацаанд амьдрын штэ тий. Тэр үедээ бид нар нөхөр орчиндоо тэр цаг үедээ халуунтлан үгээр сайхан бас эерэг тий тэр гоё үгээр тэгээ би бинээ урамшуулад гоё дууны өнгө ярьж ивэл бас гоё юм да тий. Одоо ингээд маш гоё зөөлөнгөөр ярьлаа, дулаахан сэтгэл надад төрүүллээ. Би эргээд танд тий би танд эргээд ингэж хэллээ. Яг ингээ харилцааны сарилцаа үсэд ингээд маш таатай сэтгэлийг би биендээ үлдээгээд магадгүй хин хиндээ маш гоё урам өгөөд ингээд залах. Энэ бол ер нь тэгэл ер нь хүмүүний амьдралын хамгийн бас нөгөө гоё одоо байнгын аж аргалтай байх те бас сэтгэл ханамжтай байх. Би бинээ хайрлах үндэс бол үг тэгээд тэр халуун сэтгэл хоёр байна гэж байна. Тэр манлайлагч гэдэг чинь өөрөө юу юм? Манлайлал хүмүүсийг удирдах явахтаад биш шүү дээ. Тэр хүн өөрийн сонсож байгаа, өөрийн хүрээлж байгаа, өөртөө хамтарж байгаа. Тэр хүмүүс дандаа л таатай сэтгэл төрүүлж байгаа л хүн шүү дээ. Тийм шүү дээ. Тэгжээж тэр хүнд сонсож байгаа нөгөө хүн маань итгэж энэ хүн итгэлтэй юм байна, энэ хүн чадах юм байна, энэ хүн ийм гоё дулаахан, энэ хүн надад ингэж хандж байгаа, би эргээд сайхан хандах юм байна. Ийм л юм харилцаал явж байгаа шүү дээ. Тийм болохоор зэрэг таны бас бидний амьдрал үргэлж гоё үгээр бас тэгээд таних шиг гоё дуу хоолоогоор тэгээд хүн бүр гоё аз жаргалтай байгаасай гэд энэ дугаараа өндөрлөхийг хүсэж байна. Тэгээд өндөрлөхийнхөө өмнө би их гэрэл багшаасаа гоё ярьдаг байхад та нэг гоё урам өгсөн үг хэлээч гэсэн тий. Би түрүүн хэлсэн те ярих хурлаг гэдэг бол хувь хүний хөгжлийн асуудлаа гэж энд бол би чадахгүй юм да гэж бодох хэрэггүй. Мэдээж хүн болгон чадна. Суралцах хэрэгтэй. Магадгүй би шүдэ угаахтаа эхлээд одоо сурж байгаа бол одоо буруу угаагаад хөвшсөн байлаа гэж бодъё. Тэгээ яг зөв угаах арга техникийг надад эмч зааж өглөө гэж бодъё л доо. За ингэж угаадаг байлаа. Тэгвэл эмч дээшээ доошоо ингэж угаа гэж ингэ зааж өглөө гэд эхлээд угаахад миний гар ивлэхгүй хэцүү шүү дээ. Дадаад ирэхээрээ би чөлөөтэй угаадаг болно те. Яг энэнтэй ажиллахнаар эхлээд хэлэхэд хэцүү. Тэгээд тасгал сургуультаар би болоод хүн бүхэн эзэмших ярих урлагийг эзэмших сайхан ярьж чадах өөрийгөө ойлгох боломжтой. Экстраверт хүн л ингээл баг сайхан яриад идэг. Тэгээ интроверт би дотгошоо юм чи ярьж чадахгүй гэдэг ийм ойлголтууд бас байгаад идэг. Энэ бол андуу ташаа юм аа. Хүн болгон боломжтой юм аа. Тэхийн тулд суралцах хэрэгтэй байдаг. Яг сурах яаж сурах вэ? Юу сурах вэ? гэдэг ийм асуудлууд байгаад идэг. Тий тэгэхээр багш удирдаад тухайлбал одоо ингээл үйл хэрэгтний тасгалаас өсвөлээд энэ бидний энэ булчингууд ярих булчингууд бүгд чангарсан байгаа тий энийг тасгал хийж суллах тий үйл хэрэгтний тасгалууд хийх тий одоо дуучид жүжигчид энэ төр бол мэдж байгаа тий үйл хэрэгтний тасгалыг хийгээд хоёр одоо ингээ булчин энэ төргөөс суллаад тий ингээд тасгалуудаар ингээд баг багаар ингээл өдөр тутмын чинь шууд нэг өдөр тасгал хийгээл ярьдаг болох нэг 2 сар ч юм уу шахах юм шиг. Тэгэхээр хувь хүний өөрийнх нь чадамжаас өөрийнх нь өгөгдлөөс шалтгаалаад
янз харилцаа адилгүй бас өөрийнх нь оролдлого. Тий. 100% өөрийнх нь хичээл зүтгэл. Би бол ярих урлагийг баг фитнестэй зүйрлдэг байхгүй юу? Яагаад гэвэл би за нөгөө фитнес модель болохын тулд би болох гээд би сургалтанд орлоо. Би яах юм би маш их хөлсөө гаргаж тэр дасгалуудыг хийж хоолоо бариад зохицуулаад те маш их цаг гаргаж хэдэн сар жилийн хөдөлмөр байж би энд гарч байгаа. Би хийхгүй л бол миний хүсэж байгаа тэр бие урлагдахгүй шүү дээ. Яг энэтэй ажиллах нь манад ярих урлагт суралцахын тулд өөрөө маш их хичээж тэр одоо олдмол ажиг дадал буруу дадал зуршлуудаа засаж маш их хөдөлмөрлөж үр дүнд хүрдэг. Гэхдээ хүн болгонд боломжтой гэж хэлнэ. Гэхдээ бол бүр давхын аргагүй даваа биш гэж хэлдэг шүү дээ. Баярлалаа. Тэгээд халуунлан үгээр гой харилцах аргуудаас бас гой санаануудыг өгсөн танд баярлалаа. Тэгээд Монголын ярих урлагийн төвийн хамт олонд амжилт хүсье. Бас таны уран бүтээл таны ажил үйлсэд ч бас амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа гэлээ. Мега ТV-г үзэж байгаа нийт үзэгчидтэй бас баярлалаа. Тэгээд сонирхож байвал бас манай Мега ТV-тэй холбогдоорой тийм. Манай Мега ТV-тэй холбогдох юм бол манай ярих урлагийн төвтэй холбогдно л гэсэн үг юм. Тэгээд дахиад хэлэхэд хэл яриа бол таны нэрийн хуудас байдаг шүү. Тийм болохоор та өөр хэл яриагаа хөгжүүлэх энэ алхмыг өөртөө хийж өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй л гэж хүсэж байна. Баярлалаа. Баяртай. Баяртай.